За дараа өнөөдөр хичээл юу гэхээр галтрын доторх уцаар дүүгдсэн ачаа. За тэгэхээр галтрын ингээд тааднаас ингээд ачаа зүгдсэн байгаа гэсэн. За тэгээд тэр үеийн галтрыг тогтмол хурдтай явуулж явах юм бол энэ ачаа бол ингээд бидэртээ одоо ингээд галтрын дотор ажиллаж байгаа нөхөртөө бол яг тэр хөдөлгөөнгүй гэж. За тэгвэл галтрыг хурдталтай болгох үед ийшээ хурдталтай болгох үед ингэж яах вэ гэхээр эндээс харах юм бол би ингээд ийшээ хөдөлснөөс болоод дээдлийн таазна гэсэн үг. Таазна ийшээ хөдөлснөөс болоод ингээд утас хазаагаад тэгээд ийм хурдтал ингээд ажиллагдана. За энэ яагаад ингэж ажиллаж байгаа юм бэ гэхээр энэ нөхөр энэ байгаа барилтыг хадгалах гэж хичээснээс болж энэ бол утас ийшээ хазаач. Ингэсний одоо энэ барилд байхыг хичээж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ таз ийшээ хөдлөхөд ингээд яах нь утас ингээд сайн удаашруулж харах юм бол ингээд хазаагаа явчих. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ хөдөлгөөний хадгалахын тулд яаж байгаа юм бэ гэхээр энэ бол утас хазааж эхэлж байгаа. Тэгэхээр энд үйлчлж байгаа хүчнүүд маань юу юм бэ гэж. За тэгэхээр үйлчлж байгаа хүчнүүдийг Ньютоны 2 дугаар хуулийг бол бид нар инерциал тооллын систем гэж байна. Инерциал тооллын систем гэдэг маань хөдөлгөөнгүй байгаа биетээс за нэгснээ яг бодит инерциал тооллын систем бол биднээс бол алс хязгааргүй хоол орон зайд байдаг. Тэгвэл одоо яг бидний инерциал тооллын систем яг юу гэж үзэх вэ гэхээр хөдөлгөөнгүй байгаа зүйлээс буюу газартай харьцангуй гаднаас харж байгаа тооллын систем болоо буюу стейшнери буюу гаднаас харж байгаа тооллын системээс бичнэ гэсэн үг. За тэгэхээр энэ гаднаас харж байгаа бидэд юу гэж харагдах вэ гэхээр энд үнэний хүч үйлчлэн тэгээд усны татах хүч үйлчлэн. Ерөөсөө энэ хоёр хүч үйлчилж байгаа. Тэгвэл энэ хоёр хүчний үйлчлэлээр ийм бид маань А гэсэн утгатай хөдөл. Тэгвэл Ньютоныхаа хуулийг бичих юм бол mg тэнцүү А гэсэн үг. За бидний болох ёстой зүйл маань юу юм бэ гэхээр энэ галтрын дагаа бид энэ үнцгийг хэмжиж авсан. За энэ ачааны массыг тэмдэлсэн 10 кг бол энэ галтрынхаа хурдтал энэ утасны татах хүчийг олно гэсэн даалгавар байна. Хурдтал утасны татах хүчийг бол. За тэгэх юм бол юу болох вэ гэхээр бид энэ дээр координатын хэлхээ сонгож авах. За координатын хэлхээ сонгож авахд бол B шиг чиглэл Y координат. За дэд хэлхийг болохоор X координат сонгож авчих. За тийм үл эндээс үл юу болж байгаа вэ гэхээр босоо чиглэл Y тэнхлэг манад тэнхлэж. За хэвтээд тэнхлэг манад тэнхлэг X. За тийм бол энд усны татгууч доошоо гүний хүч доошоо усны татгууч ингээд үнцэг үсгээд болж байна. За энэ үнцэг альфа юм чи энэ үнцэг ус юу гэх вэ гэхээр альфа байна. Тэгвэл энэ Т-г задлах болно. За тэгвэл энэ тал юу болж байгаа гэхээр үнцгийг алсан кат буюу энэ бол Т алсан кат маань бол космос альфа. За энэ үнцгийн энэ талууд эсрэг кат буюу синус альфа болчихно. Т синус альфа. Тэгэхээр Т синус альфа маань X тэнхлийн дагуу Т космос альфа маань Y тэнхлийн дагуу дээш байна гэсэн үг. За эндээс ингээд бичвэл бид нар X координатыг бичээ. За тийм юм бол Y координатын дагуу Т космос альфа маань энэ дээш чиглэл Y болчихно. За MG бол доошоо болчихно. За тэгвэл эндээс юу болчих вэ гэхээр Т космос альфагаас хасгана mg тэнцүү. За Y тэнхлийн хувьд бол энэ бол хөдөлгөөнгүй дээшээ доошоо хөдлөхгүй гэсэн. Тэгэх юм бол энэ бол Т тэнцүү. За X тэнхлийн дагуу хурдталтай хөдөлж байгаа. Яг тэгэхээр энэ хурдтал байгаа. Тэгэхээр Т синус альфа бид үздэг хүчнүүд нь Т синус альфа тэнцүү M мастай бид нь А гэсэн хурдталтай явна гэсэн үг. Нэгсний дахиад А Y X байх хэвээр. Тэгэл А Y дахиад тийм болчихно гэх юмчлэнгээр хэрэгжинэ гэсэн үг. Тэгэхээр эндээс Т космос альфа болчих. Т космос альфа болох юм бол MGT тэнцүү. За эндээс бол Т синус альфа M А тэнцүү. За энэ хоёр төрөлийг яг болохоор хооронд хувач. Тэгвэл синус альфа хуваагч юм бол Т-г урагдаад синус альфа космос альфа тавих юм бол тангс альфа M-тэй урагдаад А-г байх чинь гэсэн үг. Тэгвэл
таанг сайлбар тэнцүү А-гийн G. За эндээс юу болж болох вэ гэхээр бид нар энэ А-г олж болох. Тэгвэл А тэнцүү таанг сайлбарыг үржих нь G гэсэн үг. За G нь бол 10 м/сек квадрат явчих. Үржих тангас 10 градус. За тангас 10 градус ойролцоогоор 0.18 байдаг гэдээ үзэх юм бол энэ бол 1.8 м/сек квадрат хурдтай хөдлөнө гэсэн үг. 1.8 м/сек квадрат хурдтай энэ гатал дээр маань хөдлөхөд энэ үнцэг маань 10 градус болж ажиллана гэсэн үг. За бид нар эндээс бол одоо усны татах хүчийг олъё. Усны татах хүчийг олох юм бол энэ синус эсвэл эндээс космос айлбар нь бол нөгөө тишээ гарчин. Тэгэх юм бол Т тэнцүү mg гохон космос айлбар гэсэн үг. Ийм нь хэд вэ гэхээр 10 кг үржих нь 10 м/сек квадрат гохон космос 10 градус. За ингээд тооны машин тэгээд бодох юм бол энэ маань бол 102 тонн гэсэн үг. За ингээд үзэх юм бол энэ усны татах хүч бол 50 байх үеэс их 50 байна гэдэг маань бол хүндийн хүч нь 100 ньютон болчихно. Тэгвэл хүндийн хүчнээс арай явах их байна гэсэн үг. Тэгэхээр бол бид нар бол универсал тооллын систем Ньютоны 2 дугаар хуулийг ингэж бичнэ гэсэн үг. Бид үүсэх яг хүчнүүдийн хэлбэр тэнцүү юм аа гэж. Гэтэл энийг өмнө буруу бас бодоод байдаг. Юу гэж боддог вэ гэхээр энийг бол хүмүүс ийшээ өгдөг татах хүч. Тэгээд ийшээ аа тэгээд ийшээ mg. Тэгээд энэ хүчнүүдийн хэлбэр нь тэгтээ тэнцүү байна гэж боддог. За ингэж бол ерөөсөө бодож болохгүй. Энэ бол ерөөсөө универсал бус тооллын систем бол бидтэй ажиллаж байгаа юм хүч байна гэж үздэг. Гэтэл бид нар бол юу бичих ёстой вэ гэхээр универсал тооллын систем Ньютоны 2 дугаар хуулийг дөрвөн журмын дагуу бичнэ гэсэн үг. Тэгэхээр бол ингэж бол бичиж болохгүй гэсэн үг. Энэ бол универсал бус тооллын систем. Бид нар гал тэрийн дотроос ажиллах юм бол ингэж харагдах боловч ингэж бол яах нь болохгүй. Бид нар бол универсал тооллын системд Ньютоны 2 дугаар хуулийг бичих ёстой.